Мал тоолгын урьдчилсан дүмтэйг аймгийн статистикийн хэлтсээс танилцууллаа. Дархуул аймгийн хэмжээнд 2025 оны эцэст урьдчилсан дүнгээр 163.1 мянган толгой мал тоолжээ. Малын тоо өмнөх онтой харьцуулахад 89.1 мянган толгойгоор буюу 35.3%-аар буурсан байна. Дархан хонгор шарын гол орхон сумд малын тоо өмнөх оноос 5.3-аас 10 мянган толгойгоор буурчээ. Өнгөрсөн онтой харьцуулж сумдаар нь авч үзвэл 2024 онд дархан сумын малын тоо 16.8 мянга байсан бол 2025 онд 11.5 толгой мал тоолуулж 5.3 мянгаар цөөрсөн буюу 23.4%-аар буурчээ. Орхон сум 42.9 мянган толгой мал 2024 онд тоолуулж байсан бол 2025 онд 32.8 мянга болж 10 мянган толгой малаар буурсан үзүүлэлттэй байна. Хонгор сум хамгийн их буюу 68.1 мянган толгой мал буюу 39%-аар буурсан байна. Тус сум 2024 онд 174.9 мянган толгой мал тоолуулсан бол 2025 онд 106.7 мянган толгой мал тоолуулжээ. Харин шарын гол сум 2024 онд 17.5 мянган толгой малтай байсан бол 2025 онд 11.9 мянга болж 5.5 мянга буюу 31.8%-аар буурсан байна. Малын төрлөөр нь авч үзвэл 2025 оны жилийн тэмээ 11, адуу 24.2 мянга, өхөр 42.7 мянга, хонь 54.7 мянга, ямаа 41.5 мянга тоолжээ. 2025 оны жилийн эцсийн мал тооллого буюу мал төчвөр эмтийн тооллого маань 12 сарын 7-оос 17-ны хооронд аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаад дууссан байгаа. Өөрөлдөө аймгийн хэмжээнд буюу нийт 4 сумын хэмжээнд бууралтай тоологдсон байгаа. 25 оны хувьд болохоор ерөөдөө зуншлага маань ер нь өмнөх оноотой харьцуулаад харьцангуй бороо ор багтай. За малын тарга тавьэр ерөөдөө жоохон харьцангуй бага байсан. За үүнтэй холбоотойгоор ер нь бол одоо цасууднаас өрчсөн сэргээлээд малчт маань ерөөдөө малаа зах зээлд маш ихээр борлуулж эргэлтэнд оруулсан байгаа. Нийтдээ аймгийн хэмжээнд нийтдээ 180 мянган тоолгоо мал зарж борлуулж зах зээлд эргэлтэнд оруулсан байгаа. Тоолгой түндрэлтэй зүйл гэх юм бол ерөөдөө цас маш их сахны зузаан бол маш их байсан. За машин зэрэгээр жижиг машин зэрэгээр явхад бол маш хүндрэлтэй байсан. За зарим нэг тоологч нар маань одоо жоохон астуу малтай өрхүүдэр бол мориор очиж тоолсон байгаа. За үйлчлэлтийн бэлтгэл ажил бол өдөөжхөн салбарын үйлчлэлтийн бэлтгэл ажил 91.7%-тай хангагдсан. За өнөөдрийн түвшинд бол одоо 4 сумдын хэмжээнд цагаан нар зудрах түвшинд үнэлэгдэж ингэж мэргэжлийн байгууллагаас бидэнд мэдээлэл өгч байна. Аймгийн хүнсүдээчгэн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг одоо зуудын эрсдлийн үнэлгээ хийсэн. Дунд түвшинд үнэлэгдсэн. Одоо өнөөдрийн байдлаар одоо малчтын өөс тэжээлийн зарцуулалт одоо 50-аас 70% нь одоо өөс тэжээлийн энэ жилийн хувьд бол одоо нөгөө гамтай байсан учраас 11 сараас эхэлж одоо байран малгайд шилжүүлж одоо нэмэлт тэжээлэлд оруулах юм ажлыг бол эртнээс зохион байгуулсан учраас өөс тэжээлийн зарцуулалт бол өнөөдөр өндөр байна. Аймгийн онцгой комиссийн шийдвэр гараагүй байгаа учраас сумдууд одоо аюулгүй нөөцөө зарцуулж эхлэхгүй байна. Ерөнхийдөө бол аймаг сум аюулгүй нөөцөл одоо 100% хангалттайгаар одоо шийдвэр гарах нөхцөлд бол одоо сумдуудад ямар байдлаар тараагдахыг зохион байгуулалтанд ороод одоо тарагдаад явна. Сүүлийн 45 жилийн хугацаанд хамгийн их мал тоолуулсан жил нь 2020 онд 360.6 мянга, 2021 онд 355.3 мянган толгой мал тоолжээ. Харин хамгийн бага мал тоолуулсан жил нь 1990 онд 109.3 мянган толгой мал тоолуулсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн бага мал тоолуулсан жил нь 2025 он болж байна. Шалтгаан нь малчид эрчимцэн малаа чухруу шилжсэн, тоонд бус чанарт анхаарахын зэрэгцээ, өвс тэжээлийн гарц муу жилүүдэд малын тоодлогоог цөөлөх, хахир өвлийн хүүтнийг давах чадвартай малаа авч үлддэг болсон байна.